Бата өөрийн бүрэн хүч чадлыг нээсний дараа тэдэнд дундаас ганцхан галаа бүрэн хүч чадлаа нээгээгүй байх ба ногоон нинжагийн хувцсыг өмсөж үзэх зэргээр бүхий л аргаар хүч чадлаа нээхээр оролдож байдаг. How long have you all been watching? Харин энэ үеэр сенсэвүү гэртээ буцан ирэх бөгөөд түүнийг байхгүй үеэр тэдэнд юу тохиолдсон талаар ярьж эхэлдэг. Гэтэл эзэн Гармадан сенсэвүүг энэ хүртэл дагаад ирсэн байх нь тэр. Галаа түүн рүү дайрж эхлэхэд сенсэвүү түүнийг болиулж Гармадонтой цуг явж байгаагаа хэлдэг. Тулгаа могойнуудын гарт байгаа цагт тэрээр тэдэнтэй цуг байж тулгааг хамтдаа аврахаар болсон нь энэ байлаа. Мэдээж энэ нь манай хэдэд нилээн таагүй санагдах нь ойлгомжтой. Төд удалгүй зоргиогийн шонхор могойнуудыг илрүүлээд байх ба тэд 3 дахь Соёот элдийн байршил дээр ирээд байлаа. Тэдэнтэй цуг тулгаа явж байхыг хараад тэд яарсаар галт уул руу чиглэлээ өөрчилдөг. Гэвч тэр үеэр Гармадан харагдахгүй байсан шалтгаан нь тэрээр боломжийг ашиглан 4 алтан зэвсгийг гартаа оруулсан байх бөгөөд галаа түүнийг зогсоохоор оролддог. Ийхүү галаа өөрийгөө эзэн Гармадоныг ялчглаа гэж бодтол тэрээр зориудаар галаад бууж өгсөн байх ба учир нь сенсэвүү зэвсгүүдийг нинжнуудад авчирж өгөхийг Гармаданд хэлсэн байсан аж. Ийхүү явсаар тэд галт уул дээр ирэх бөгөөд галт уул маш эмзэг дэлбэрэхэд ойрхон байгааг тэд мэдэж авна. Тиймээс тэд зэвсгээ ашиглахгүй байхаар шийддэг. Тэднийг дотогш ороход нэл ягаан могой аль хэдийн Соёот элдийг олсон байх ба тусгалынх нь ачаар нинжнуудыг олоод харчдаг. Ийхүү тэднийг тулалдаж эхлэхэд галт уул дэлбэрэхэд ойрхон ирж могоонуудыг зугтахад Гармадан тулгаагийн араас явж түүнийг аюулгүй аварч чаддаг. Харин галаа зөрүүдлсээр эрсдэл гаргаж Соёот элдийн араас ганцаараа хөөж эхэлнэ. Нөгөө талд тулгаа галаад санаа зовж байгаад доошоогоо лав руу унчихдаг. None of us will get out of here. My son! Come on, let's get out of here. Ninja, go! Son. True potential! Ийхүү галаа эцэст нь өөрийн бүрэн хүч чадлыг нээх ба бусд нь галааг үүнийг хэрхэн хийснийг асуухад тэрээр өөрийгөө хүчрэхэг нэгэн гэдгийг батлах биш харин тулгааг хамгаалах тал дээр төвлөрөхөд галагийн хүч нь нэгджээ. Үүнийг сонссон тэд ногоон нинжа яг хэн гэдгийг ухаарж авдаг. Тэрхүү мөчөд аав хүү хоёр хизээ нэгэн цагт бие биенийхээ эсрэг тулдах ёстой болно гэдгийг тэр хоёр мэдэж авна. Харин Соёот элд хитрхи бат бүх байх бөгөөд лавны урсгалд урссаар нил ягааны хажууд гараад ирдэг. Харин дараагийн өдрүүдэд могойнууд яг л сүнс шиг алга болцгоож газар дээр харагдхаа байжээ. Манай хэд сайн судалгаа хийсний эцэст могойнууд газар доор маш том нуугч барьж тэндээ байршиж байгааг мэдэж авна.
Нинжанууд 4 дахь соёот элд хаана байгааг мэдэхгүй байсан учраас могойнууд ихээр байршсан газарт очиж өмнөх 3 соёот элдийг гартаа оруулахар шийддэг. Тэднийг замдаа гарахад Гармадан боломжийг ашиглан бүхий л хэрэгтэй мэдээллүүдийг хулгайлахаар оролдож байлаа. Агуу залгигчид хазуусныхаа дараа өөрийн захирч чадхааргүй хорон санаатай болчихсон гэдгээ баригдсныхаа дараа тулгаад тайлбарладаг ба өөрийг нь ирээдүйд зогсоосон ч хамаагүй өөр шиг нь муу хүн битгий болоорой хэмээн хүүдээ захидаг. Гэвч тулгаа түүний үгийг сонсохыг хүссэнгүй. Түүнийг ямар ч хэрэггүй амьтан болохыг мөн хизээч өөр дээр нь ирэх хэрэггүй байсныг хэлээд Гармадныг хөөгөөд явуулчихдаг. Харин нинжанууд зорьсон газартаа очиж аль хэдийн могойнуудтай тулалдаад эхэлсэн байлаа. Гэвч энэ удаад тэд могойнуудын эсрэг илүү туршлагатай болсон байгааг бид тэдний тулаанаас харж авдаг. Must not look! Ninja, go! Switching to Falcon Vision. Тэд өмнөх 3 соёот элдийг авахар очсон ч тэд могойнуудын тавьсан занганд орчих нь тэр. Гармадан явчихсан учир тулгаа тэдний сүүлчийн найдвар болж таардаг. Үүнтэй зэрэгцэн нил ягаан сүүлчийн соёот элдийг гартаа оруулан агуу залгигчийг суллахаар явхаасаа өмнө баяраа тэмдэглэж могойнууд дотроо тэмцээн зохиогоод эхэлдэг. Эдгээр нь манай хэд юу ч хийж чадахгүйгээ хүлээн зөвшөөрж хийцгүүрэн суухад харин галаа үсний гээл ашиглаад торноос гарч чадна. Next one, I got it. Гэвч нил ягаан хамгаалалтаа ёр сулруулсангүй. Галаа түүнд баригдаж тэдний нөхцөл байдал бүр дордоод авдаг. Үүний дараагаар тулгаа тэдэн дээр ирсэн ч тэр дороо могойнуудад баригдах нь тэр. Могойнууд тулгааг шоолон инээлдэхэд нэг зүйл тэдний анхаарлыг татсан нь Гармадан арга ясан айрам дагуулад тэдэн дээр ирсэн байдаг. Байдал эвгүүцсэн учраас нил ягаан нинжануудыг хороохоор бариулыг доошлуулж 4 соёот элдийг авсаар тулааныг орхин явахаар оролдсон. Гэвч тулгаагийн ачаар тэд суллагдаж нил ягааныг зогсоож соёот элднүүдийг гартаа оруулж чаддаг. Орой болж үүргээ гүйцэтгсэн Гармадан явхаар бэлдэхэд тулгаа түүнийг өөрт нь хэрэгтэйг хэлж үлдэхийг хүсэхэд аав нь тулгаагаар бахархаж байгаагаа хэлээд яваад өгдөг. Манайхан бүхий л соёот элднүүдийг өөрсдийн болгосон учраас энэхүү баярт явдлыг тэмдэглэж байх бөгөөд нил ягаан чадварынхаа ачаар тэдний хөлөг дээр гараад ирсэн байх нь тэр. Маргааш нь тэд соёот элднүүдийг устгахаар маш халуун лавтай нэгэн галт уулын дээр ирсэн байх ба тэднийг ажлаа дуусгах гэж байтал нил ягаан гарч ирэн тэдэнд саад хийж эхэлнэ. You're not going anywhere, old friend. Zaura thing going on. Toodaloo. Where do you think you're going? You're busy until the cavalry arrives. I have a right to catch. Нил ягааныг тулгаа сувдаа 2 зогсоох гэж үзсэн ч амжилтгүй болдог. Тэр даруйд нинжа нар зэвсгүүдээ ашиглан соёот элднүүдийн араас хөөж эхэлнэ. Watch out. No, no, please! First.
Ийхүү сүлийн чиргүүл дээр ирэхэд Сенсей Ву өөрийнх нь хувь заяа бол Нил Ягаантай өөрөө уулзраа олох гээд ганцаараа Нил Ягаантай үлдчихдэг. He awakened. Үүний дараагаар Нил Ягаан амжилттайгаар Соёот элднүүдийг байршуулж агуу залгигчийг эцэст нь суллах нь тэр. What have you done? Don't you see? Releasing the Great Devourer is the only way to get back at the people of Ninjago for locking my kind underground for all those years. It's so big! You shall stay to see what you have done. Let me go, you fool! Гэвч агуу залгигч маш том хэмжээтэй байх ба Нил Ягаан түүнийг доороо захирч чадна гэдэг бодол нь тэр дороо алга болж агуу залгигчаас айж чичирж эхэлдэг. Ийхүү Сенсей Ву болон Нил Ягаан нар агуу залгигчд залгиулж тэдний төгсгөл ирдэг. Sensei, no! Blasters on full! Нинжа нар зүгтах гэж оролдсон ч амжилтгүй болж тэд дахин нэг удаа гэр орноо алдах нь тэр. Мөн Сенсей Ву үгүй болсон учраас тэд цохирлдож дотроо маргалдаж эхэлнэ. Бусад могойнууд агуу залгигчийг суллах нь тэнэг санаа байсныг хэлэн түүнээс имэж буцаад байсан нүхэндээ орцгоож байдаг. Out of my way, coward! You're the coward! Энэ үеэр нинжа нар агуу залгигчийн эсрэг том хэмжээтэй зэвсэг бүтээхээр оролдохоор Очироогийн гэрт ирсэн байх бөгөөд тэрхүү мөчөд агуу залгигч улам том болохын тулд мөн адил энэхүү газрыг зорж иржээ. Могойг харсан манайхан хүч чадлаа ашиглан тэр дороо зэвсгийг бүтээж чаддаг. Got him! Say, Тэдний зэвсэг амжилт олж агуу залгигч зүгтхаасаа өмнө зоригоог сүүлээрээ цохиод авах ба тэрээр робот биеийнхээ ачаар гайгүй өнгөрсөн байдаг. Харин агуу залгигч Нинжа Гов хотод ирсэн байхад нь нинжа нар араас нь очиж үргэлжлүүлэн тулдаж эхэлнэ. Тэрхүү мөчөд тэдэнд туслахаар нинжа нарын луунууд ирэх бөгөөд дөрвөн луу бие биетэйгээ нэгдэж улам хүчрэхэг болсон байлаа. lightning! No! Гэсэн ч агуу залгигч хэтэрхий хүчрэхэг байсан тул үүнийг харсан Гармадан ганцхан тэрээр могоог дийлж чадна гэдгийг дурдж дөрвөн алтан зэвсгийг өөрт нь өгөхийг хэлдэг. Өөр ямар нэгэн арга байхгүй байсан тул зэвсгүүдийг Гармаданд хүлээлгэн өгж Гармадан тэдэнд нэгэн даалгаврыг өгнө. Wait! Come and get me! Whoa! Nice run. Now I'll take it from here.
for me? What took you so long? Escape. Nice one, Zane. No! 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 Өөрсдийгөө өгөөш болгон зугтаж могоог нэг байранд хөдөлгөөнгүй гацаас нь энэ байлаа. Through my blood. Bitten back. Ийхүү агуу залгигчийн төгсгөл ирэхэд Гармадан алтан зэвсгүүдийг авсаар аль хэдийн алга болсон байдаг. Гэвч нэг сайн зүйл нь Сенсэвүү агуу залгигчийн бие дотор үхэлгүй амьд байсан байж таардаг. Нинжа нарын хүч ганцхан зэвсгээр хязгаарлагдахгүй, мөн хамгийн үн цэнтэй зүйл буюу тулгаа тэдэнд байгааг тэд дараагаар нь ойлгож, ирээдүйд тулгарх ямар ч асуудлыг хамтдаа давж гарна хэмээн сэтгэл шулууддаг. Харин энэ үеэр Гармадан удирдагч могойнуудаас бусад бүх могойнуудыг өөрийн дор оруулан алтан зэвсгүүдийн өлгийн нутаг дээр нь очиж дөрвөн алтан зэвсгүүдийг нийлүүлэн илүү хүчрхэг зэвсгийг гаргаж аваад байлаа.